Би 1969 онд анхны 7 дугаар ангийг 8-д төгсөж, Батаа багштай анги төгсөж байсан. Тэр цагаас хойш би бас Ахмад багш нэрээ маш их хүндэтгэд миний одоо аав бол Дашиг үгээд 40 гаруй жил сургууль ажилласан юм багш байсан. Эднэртэй хамт Цэрэн багш, Сүхэ багш, Хөдөлмөрийн Сүхэ багш, Ядмаа багш, Тогтох захирагч, Өжөө захирагч тэгээд Уян тогтох багш гэдэг 38 болон сайхан багш нартай хамт ажлынхаа эднэрээр өдөртүүлэн хамт ажиллаж байсан. Ихтэй бол би хөдөлмөрийн дээр үед одоо гэр авах гэж байсан. Хөдөлмөрийн хичээлийг эмэгтэй хүүхдүүд заадаг байлаа. Энэ үед маань саяхан мэд санагчаа. Тэгээд хоёр саяхан мэд санагч байгаа хүүхдүүд дээл ойх, хатмар хатах, чундаандаа туурах их товч шилвц анги гэх юм зөндөө сургуулийн програм стандартад орсон зүйлийг хийдэг байлаа. Тэгээд энд надтай хамт ажиллаж байсан үеийн Ахмад багш нар мундаг сайхан багш нар болсон. 1976 онд улсын тэргүүний сургууль болоход бид нэр одоо бүгдээрээ 69 онд байсан сурагчид маань 8 дугаар ангид төгсөөд 10 жилээ төгсөөд бүгд мэрэгжлээ эзэмшиж ирсэн нэгэн хүүхдүүд маань ажилдаараа эргээд олон сайхан багш нар хүрэлцэж ирсэн. Тэгээд миний хувьд болохоор 38 жил 6 сар ажиллаад 2009 онд Гавьяанахын амралтанд гарсаар энэ хооронд хичнээн болон шавнарыг төгсөсөн. Хамгийн сүүл 43 одоо анги хамтуудыг удирдан зохион байгуулалт төгсөжээ. 2005 онд төгсөжээ. 2089 онд анхныхаа багшийн гараагаа эхлээд төгсөж байлаа. Ингээд одоо маш их өндөр сэтгэлтэй одоо энэ 100 жилийн хойд үеэрээ амжилттай ингэж орлоо сэтгэл зүрхээ гаргана байхаа гэж улам мянган шав багш нартаа багшгүй хүн гэж нэгч байхгүй бүгдээрээ багшаар бид нэр зодоодуулаад эрдэм сураад ингэж явдаг. Тэгээд би удам дандсан, үе дандсан гэдэг утгаараа багш гэдэг үгийг багшийн ажлыг маш их хүндэтгэж бахархаж явдаг. Хэрэгслийн сургуулаараа бас бахархаж явдаг. Олон сайхан залуу, олон сайхан багш нар амжилттай бүгдээрээ ингэж амжилттай явж байна. Тэгээд миний удам дандсан хоёр охин хоёулаа багш миний хөргөн бас сургуулийн удирдах ажлыг хийгээд ийм мэдлэгээр ингээд их гоё явж байгаад би туйлын их баяртай байна. Тэгээд 100 жилийн ойдоо сэтгэл зүрх гаргаж багш нарын хүүхдүүд бүгд санаа нэгдэж бүгдээрээ нэлээд олон зүйлийг санаачлаг гаргаж биеэрээ бичлэн оролцсон байхаа гэж итгэж найдаж байна. Тэгээд олон мянган шав нартай өөдөнд нь одоо 100 жилийн ойдоо идэвхтэй сайн оролцоорой гэж багш нь хэлье. Би 1979 онд багшийн сургуулийн Улаанбаатар хотод төгсөж ирээд 1979 оноос ажил амьдралын гараагаа Кэрх сумын сургуулиар эхэлж анх энд айл гэр болон амьдарч хань маань бас багш нэгээд амьдарч ирэхдээ хөдөлмөрийн багшаар Цэрэн багшийн ажлыг авч удаа үргэлжлүүлэн ажиллах өөрөг надад оногцсон өөрөө багийн багш нар ажилттай ч гэсэн. Ингээд энэ хүний ажлыг аваад нураахгүй хэлийн үд төгсөж ирсэн шинэ 10 гаруй эзэмшээгүй хүн юу багш ирсэн. Тэгээд өөрийнхөө мэдлэг чадвараар дуурлаад тэрнийг цаашаа үргэлжлүүлээ явуулж Кэрх сумын сургууль хүүхдүүдээр бүтээлч үйл ажиллагааг нь хөгжүүлээд сургуульд тэр жилээ 800 төгрөгийн орлого оруулж захирлаасаа одоо маш их одоо урамшил хүлээж байлаа. Пүлжөө гэдэг захирал манад ажиллаж байлаа. Тэгээд дараа нь тогтох захирал гэж ажиллаж тэр тогтох захирлын үед санжаа эрхлэгч байлаа. За ингээд хийгээгүй ажил гэж байхгүй. Энэ сайхан хамт олон надыг хүмүүжүүлж арга барил сургаж авсан юм аа. Энэ нутаг дээрээ би одоо хантайгаа анилаад 47 дахь жилээ болж байна. 4 хүүхэдтэй. Чинаан олон шавнартай. Дотор байрыг голдуу хариуцаж ажиллаж байсан. Дотор байр анх гэрхэн багшаас дотор байрны багш гэж ахтаа бол тэр сургуулийг одоо сая 7 багш бас хийж байна лээ. Нилээн хүнд байдалтай байсныг нилээн цэгцтэй болгож одоо эмх цэгцтэй болгож цэмцгэр болгож нэг суурс гэдэг юмнаас нь бүрэн салгаж бас их урамшлыг хүлээж байлаа. Янз янзын аргаар одоо ингээд шалгалтыг. Тэгээ одоо энэ сургуулийн
үеижсэн хүмүүс ихэнх нь надтай хамт ажиллаж байсан юм хүмүүс байна. Тэгээ би энэ хариу нэгтгэхгүй ийм сайхан тус үзүүлэхээр ийм сайхан мэрэгжил эзэмсэндээ өнөөдөр хүртэл би баярлж явдаг. Яагаад гэхээр зэрэг багш хүн бол хариу нэгтгэхгүй тусалдаг. Тэр утгаараа би ард иргэдэд ч гэсэн одоо сум орон нутгийн хараад иргэдэд бусад залуучуудад хариу нэгтгэхгүй сэтгэлийн бөгөөд янз бүрийн тусламжийг үзүүлэх дуртай байдаг. Төрөлх сургууль энэ одоо 100 жилийн болж байгаа одоо энэ уугуул суугуул иргэд шавнар бид бүхний хөөгтүүд сэтгэл гаргаж сургуулиа шин орчин үеийн тогтоо тухдаг өөрсдийн ах дүү ач гуч бүх хөөгтүүд цаашаа сураад явна шүү гэдэг утгаараа ач холбогдол өгч энэ сургуулийг өнгөтэй өдөртөө явуулж энэ сумыг бас одоо хөгжлөлтний хувь нэмэр оруулахаар бусад ажиллаж байсан багш ажилчид ард иргэд олон мянган шавнар маань бүгд сэтгэл гаргаж одоо оролцохыг уриалдахын ялдамд та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хөсөө өрөөж сум орон нутаг ард иргэд энэ сургууль бүхнийхээ төлөө сэтгэлээ зориулж эргэж нэг нааша хараач. Төрөөчийнхээ ойгоос онцлох одоо хийгээд ийм л байх ёстой маа гэснийг орон нутгийн одоо удирдлагууд болон захирлууд нь хэлээ гэсэн оролцож байгаа шавнарн ч ард иргэдэн ч сэтгэл гаргаж одоо нэг ажилдаад үзээч гэж чин сэтгэлээс хүсэж байна. Өөрөө үр хөвгтүүдтэйгээ ямар ч байсан тодорхой хэмжээгээр оролцсноо. Хамт олон гэдэг ямар байдаг гэдгийг өвчин зовлон жаргал цэнгэлийг үсгэд хүн биеэрээ мэдэрч мэддэг юм байна л да. Энэ ялдам миний хөвгүүд зохиод сэтгэл гаргасан сум орон нутгийн удирдах бүх албан байгууллага ард иргэд за тэгээд сургуулийн хамтууд нь бүхэл Кэргс нутаг гэсэн ус хүртэл та бүхэндээ мөргмөө тэрнийхээ хүчин хөө маань сайхан болоод ирсэн 100 жилийнхаа үед элэг бүтнээрээ одоо бүгдээр очиж оролцсноо гэдэгт одоо бахархалтай байна. За бид нөгөө сурагчдод ирж байгаа би одоо тэр яриад та сурагчдод ирж байгаа чинь бас доктор байр гэж юунд одоо нэгдүгээр ангийн 8 настай жижигүүд дээрээ нэгдүгээр үлдэхтэй амралт 11 сар хүртэл бид чинь доктор байртай байдаг. Баарын хөрөнгө тэр хооронд одоо багш ажилласан сургуулийн ажилсаг хамт олон биднийгээ өлгийдэж өөрийнхөө хүчийг авч явдаг байсан учраас бид нь тэр үеийнхаа байдлыг дурсаад агаараас нөгөө хүүхдүүдийн мөн л тэгж сургасаар ирсэн. Одоо ч одоо энэ сургуулийн материалын баазыг сайхан болж тэр үед чинь бас юм дутагдaltaа жишээлбэл одоо бидний сургуулиуд тэр хоёр ширхэг дэвтэр нэг харандаа тавьж өгдөг. Тэрийгээрээ бидний баг жилгэждэг. Жижигхэн ийм одоо хуран чинээ жижигхэн болсон харандааг кэрчмэлж байгаа ингээрээсээ бидний оосолдоо зүүчгээд тэрийгээрээ бичдэг одоо ийм байсан. Үзэг дэвтэр харандаа их хом суур байсан. Тэгэхэд манай багш нар сонны цаас янз бүрийн цаасан дээр элементийн одоо юуг төдөг багш гэж байсан манад цэцэн багш гэж байсан би бага ангид байхад тэр багш нар санаачлаад одоо нөгөө шугамдаж дэвтрийг ингэ шугамдаж элемент нэгдүгээр ангийн элемент гэж 3 ийм хос шугамтай тийм дэвтэр байдаг. Тэрний шугамдаж явчихсан. 2 дугаар ангийн элемент 3 элемент гэх тустай байдаг байсан юм аа. Тэр болгох нэг тийм цаасан дээр бэлдэж өгдөг. Сүүлд нь нөгөө утас татдаг. Ингээд бүгдээрээ одоо арай боловсронгой нөгөө ингээд утас татчих дундуура цаасаа оруулаад дөргөж нөгөө агаад дэвтрийн одоо шугам бий болгоод тэгж бидэнд одоо хөрчлөж ирсэн. Хоолнд бол одоо бидний чинь тэр үед бас хэцүүхэн байсан. Би одоо 2-3 дугаар ангиас эхлээд Уайман цаамд гэдэг юмыг бас хүүхдүүдийн хоол хүнсийг сайжруулах тийм улсаас санааснаар хэмж аваад бид нэр
их сайхан болгосон. Тэгээ бид нар чинь хоол хүнсний асуудал түүнээс хойш би одоо 59 он 60 оноос эхэлсэн байна шүү дээ. Хоол хүнсний асуудлыг сайхан болж ирсэн. Бид нар чинь яг сургуульд ороход нэг юм цамц цагаан дотор хувцас тавьж өгнө. Тэрний 2-7 хоног болгон галчнаар авч угааж цэвэрлж өгдөг. Халуун усдад нь усны газар гэдэг жижиг байшин нэг хэдэн 4-5 том байнтай дээр нь хошоо уршаагаа суугаад би явхаадаг. Гихчишээд юм хомс тэр үед байсан учраас тэр юундаа тааруулж биднэрт маш их анхаарал халамж тавьдаг. Сургууль сумын ахтай гэж байсан. Тэр нөгөө хүмүүсийг юугаар хангадаг бодлоцос тэгээд модон эдлэл үйлдвэрлэлийн газраас тэр чинь бас сургуулийн хүүхдүүдийг шийдэж аваад одоо хувцсанаар мөрөгдсөн тэрийг ингэж нөхөж ингэж өгдөг. Ийм үед би одоо сурагч байсан би тусгад тиймэрхүү байна.